Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн хүн бүр хөрөнгө оруулагч подкастын маань дугаар эхэлж байна. Манай өнөөдрийн зочноор Тэмүүллийн Далж өвөрийн компани гүйцэтгэх захирал Growth Mind OS-ийн үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигч Батам Цэцэг буюу олонний танил болсон Maya Coach-ийг бол урьж оролцуулаад байна. Тэгээд урилгыг хүлээж авсан Маяда баярлалаа. Баярлалаа. Өнөөдрийн подкаст ирсэнд та нарт баярлалаа. За Maya гэж явчих тий. Олон бүгдээрээ одоо Maya гэж одоо сошиал орчинд бол таньж байгаа юм. Та маш олон хүмүүст ийм санхүүгийн боловсрол олгох тал дээр сүүлийн хэдэн жил бол тасралтгүй бол ажиллаа. Тэгээд яг энэ ажлыг хийж байгаа ажилласаа та нэг товчхон танилцуулаач. Ямар хүмүүстэй ажиллаж байна? Юу руу гол чиглэж ажиллаж байна? Эндээс хоёулаа яриагаа хэлье. Окей, баярлалаа. За тэгэхээр ер нь бол би бичил болон жижиг бизнес эрхэлдэг. Тэр бүсгүүчүүдтэй илүү голцоо ажилладаг хийдэг. Бүгдээрээ дандаа овнер буюу одоо бизнесээ өөрөө босгосон, өөрөө тэрийг гартаад хийгээ явж байгаа ийм одоо бүсгүүчүүдтэй илүү голцоо ажилладаг. Ерөөсө 100% тэднэртэй ажилладаг. Ерөнхийдөө баг анхны тохиол баг хэрэгтэй хүнтэй тантай ярилцах гэж байгаа шиг байна. Ерөөсө ирчүүдтэй ажиллаж үзээгүй. За ганц нэг тохиол бас орж ирж үзчихсэн. Одоо нэг та надад зөвлөгөө өгөөч ингээд. Би тэр ерөөсө ойлголцдоггүй. Ерөөсө ганцхан нөхрийнхөө л учир болдог. Тэгээд ерөөсө дандаа бүсгүүчүүдтэй ажилладаг. Тэгээд бизнесээ одоо босгоо явж байгаа, хийгээ явж байгаа ийм бүсгүүчүүдтэй. Хинхтэй хідээс хідэн хүн ажилуулдаг ийм бичил бизнесүүд эсвэл жижиг дунд бизнесүүд байна. Зарим нь бол зарим нь янз энэ бол зарим нь бол өөртөө ажлын байр үүсгэсэн ийм бүсгүүчүүд байдаг бол зарим нь бол яг ингээд 5 6 хүнтэй одоо тэгэл тэрнээс дээш те нэг 40 яг бол 50 болох хүрсэн хүн бол одоо гараалга нэг 40 хэдэн мэдэн хүн удирдах байгаа тийм тэгээд доороос над шиг нэг нэлээ хэдэн менежерүүд нэгтлэнгууд бас ингээд томилдсон за ингээд явж байгаа бүсгүүчүүдтэй илүү их голцоо ажиллаж байна. Тэгээд яг бизнес эрхэлж байгаа энэ бүсгүүчүүд чи ихтэй л ганцаараа гүйдэг хүмүүс байдаг. Ганцаараа ерөөсөө хөрхөнд one person тийм нэг хүний компани байгаа дээ шүү дээ. Тий ганцаараа л гүйдэг. Тэгээд энэ нөгөө зөндөө олон ингээд одоо чаленжууд тулгарна бизнес гэдэг чинь бүр байнгын л одоо урссан л зүйл байгаа байхгүй юм амьд организм тий. Тэгэхээр чи ингээд энэ тоолон зөндөө асуудлууд тулгарна, бэрхшээлүүд даван туулах хэрэг гарна, уйлах үе гарна. Тэгэл энэ тоолонд ч одоо ажилтнуудаа очиж зовлон яриад байлтай биш. Тэгэл нөхөртөө очиж хэлээд байлтай биш. Тэ ингээд иймэрхүү юм одоо сэтгэл зүйн тий энэ асуудлуудаар орцсон юм бүсгүүчүүд нэлээх орж ирдэг тийм. Таны яг зөвлөгөө өгж байгаа чиглэл бол компаниг хэрхэн ажилуулах уу, орлого зарлага, санхүүгийн боловсрол талдаа гэж би бол нөгөө таны хийсэн одоо янз бүрийн видеонуудыг хараад бол тэгж бол ойлгосон. Тэгэхээр яг одоо энэ бичил бизнесийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдтэй уулзаад одоо яг зөвлөгөө өгж байгаа нь тэр газар дээрээ яг юун дээр нь илүү анхаарч байна. Тэр талаар ингээд илүү дэлгэрэнгүй яриач. Нэчтэй супер асуулт. Миний бүр яг гол хийдэг юмыг би өөрөө бас нөгөө бизнесээ хийгээ явж байхдаа өөрөө бол нийгмийн салбараас бизнес рүү орсон. Ерөнхийдөө зүгээр амьдралын шаардлагаар л орсон. Мөнгө хэрэгцээтэй болол нөгөө зээлээ төлөх нөгөө мөнгө олохтэй нэг юм хэрэгцээтэй бодоод өөрт хамгийн ойр байсан тийм санаагаа гаргаад тэгэл нэг ганц ажилтаа аваад подвалын давхраас сав сарл өнгөтэй тийм одоо подвалыг догчуулаа гэрлийн тавиа буудаад бүр анх тэгж эхэлж ирсэн. Тэгээл тэрнээс дээш гараад дараагийн хүмүүсээ ажилд аваад ингээ менежердээ тавиад нэгтлэнгуудаа тавиад ингээд өсгцэн байхгүй. Одоогор бол нэг 6 жил орчим болоод ингээ явж байна. За тэгээд энэ хооронд бол надад хамгийн хэцүү зүйл нь юу байсан гэхээр ийм өөрийгөө тэр бизнесийг удирдахад ийм бэлтгэх тэр нэг сэтгэл зүгээ бэлтгэх тэр нэг асуудлуудыг даван туулах тэр нэг ийм одоо даван туулах чадвартай болох одоо юу гэдэг чинь нэг юу өнгөрөөд унчихгүй байх тийм нэг ийм асуудлууд амар хүнд байсан. Тийм бусдаар бол яг хөө тэгэл цаг гаргахад цагаа илүү их зарцуулж байгаа учраас хийж болтгол байхгүй да. Өглөө 6-д гараад орой 12-т шөнө 2 цагт ороход хүртэл тийм амар олон бүтээгээ хийцэн тэр тоолонд амар их өөрийгөө ингээд шахацсан түлхээд идэг тийм. Тэгээд амар их ядарсан нэг ийм бүсгүүл явчихсан. Тэгээд одоо яг ингээд жижиг бизнес эрхэлж байгаа бүсгүүчүүдтэй харьцаар ерөөсөө тийм байдаг. Мөнгөл тийм би өөрөө бизнесээ үүсгэн байгуулсан. Одоо өөрөө дотор нь ажиллаж байгаа. Тэгээд удирдах байгаа. Тэгэхээр чинь бүх ачаалал тэр дээр явж байгаа байхгүй. Тэгээд дээрээс нь эмэгтэй хүн чинь нөгөө хоёр хүүхдүүдээ өсгөн, эхнэрийнхээ ажил хийн, хоолундаа хүүхдүүдийнхээ гэр орон хувц сонор гэх ингээд зөндөө юм асуудлууд явж байгаа шүү дээ. Өөрийнх нь хариут эмэгтэй хүн болж төрсний хувьд хариуцж байгаа тий. Тэр зүйлүүдээ хийн. Тэгээд энийг нөгөө зөв менеж хийж чадахгүй тий. Балансыг тэнцвэржүүлж барьж чадахгүй нэг юм тохиолдол маш их байдаг. Тэгээд энээсээ болоод
бүсгүүчүүд яг үнэт мөнгө олцсон хэрнээ амар их нэрвтэй явждаг. Одоо мөнгөтэй олцсон нэг үе бодоход тий зүтгээд байсан ч гэсэн. Одоо яг тэгэхээр юм сэтгэл зүйн юмнууд руу нэлээ их орж ирдэг. Эхний ээлжинд бол нэлээ юм зан төлөв сэтгэл зүй тий тэр талыг ингээд зохицуулдаг. Дараагийн шатанд бол жоохон юм санхүү мөнгө рүү хандуулдаг. Тэрний дараагийн шатанд бол стратеги одоо бизнес хаашаа ямар төвшөнд удирдах юм. Дараагийн 3 жилд чи юу хийх, 5 жилд юу хийх юм. Энэ тал руу нэлээд жоохон ингээ хандуулдаг. Тэгэхээр энэ үе шаттай хөтөлбөрүүд байгаа гэж ойлгож байгаа. За тэгвэл эхний хамгийн түрүүнд таны хэлсэн одоо сэтгэл зүйтэй тий. Одоо бид нэр ингээд миний хувьд бол эдийн засгаар магистр хийсэн, бакалавраас хийсэн. Эдийн засгийн онлуудаа сураад магистрт бол тэр мэдлэгүүдээ бүр одоо хамгийн сүүлийн үеийн хөгжлийн эдийн засаг дээр бид нэр яах ёстой вэ гэдэг онлуудаа сурчаад за үндэсний хөгжлийн газар ажиллаж байхад яг тэрийг ингээд бодлого болгоод буулгаад газар дээр нь хэрэгжүүлэхэд яах ёстой юм тодорхой цаг авч ирсэн. Бид нар бол одоо шин сэргэлтийн бодлого дээр бол ажиллахад бол 3-аас 4 сарын хугацаанд те яг бодлого болгож яаж болох вэ. Тэгэхээр яг таны одоо тэр онлайн сурсан мэдлэгийг одоо энэ ажиллаж байгаа танаас зөвлөгөө авч байгаа энэ эмэгтэйчүүд дээр буулгахад тэр ялангуяа сэтгэл зүйн талд нь буулгахад ер нь юун дээр анхаарах хэрэгтэй байдгийн хоёрдугаарт ямар тийм зүйл ажиглагдаж байна. Бид нэр ер нь яах ёстой юм шиг мэдрэгдэж байна. Окей. Ерөнхийдөө бол энэ бизнес хийж байгаа бүсгүүчүүд чинь ингээл би амар гоё бизнес эрхлэгч бүсгүй боллоо. Ямар гоё ингэж яв юм аа гэдэг тий. Амар юм хүсэл мөрөөдлөөрөө тэр салбар руу бас өртөхгүй юм. Ерөөсө бүгд л нэг юм амьдралын шаардлагаар гүгээд орсон байдیں۔ Нөгөө үр зээлээ яах вэ? Нөгөө хоол хүнсээ яах вэ? Нөгөө өрх гэрээ яах вэ? Хүүхдүүдийнхаа сургалтын төлбөрийг яах вэ гээл тий. Чи ингэ амьдралын шаардлагаар тийшээ гүгээд орсон байдаг байхгүй юу? Тэгэхээр нөгөө хүмүүсийн чинь хувьд эхлээд болвол тий нэгдүгээр зорилго бол мөнгө тэгэл тэрийг нэг жоохон олчуул гэл хэлсэн. Бүх юм шахаал хүрх яд ингээд дайчлал ингээл зүтгэцэн. Тэгээ энэ хоорондоо бол жоохон юм ятарцсан, стрессцэн. Тэгээд цээшний пангаараа маш их хийцэн. Тэ цээшний пангаараа. Өөрийнхөө чадварын хүрээнд. Тий. Зүгээр л өөрөө ингээл бодож байгаа юмнууд дараал ингэчи тэгчи гэлтэй нэг гэрээ удирдах байгаа юм шиг хийчихэж байгаа байхгүй юу? Гэрийнхаа тавилгыг энд тавьчих, тэнд тавьчих гэж байгаа юм шиг хийчихэж байгаа байхгүй юу? Тэнгүүтээ эн чинь ингээд нэг ялангуяа 2 жил болоод ирэх үед. Тэрнээс цааш тэгээд нэг жоохон орлого орж ирээ дараагийнхаа хүнийг ажилд аваад тэ ингээд бизнесээ жоохон ингээд өргөжөөд тэгээд энэ үед бөө асуудлууд руу орчих واخхой. Тэгээд тэр асуудлууд нь юу гэхээр одоо ажилтнуудаа удирдах чадах юм уу чи? Тэ эсвэл нэг хүн ажилд авсан ч гэсэн тэгээ хүн ажилд авсан ч гэсэн тэгэл тэрнийхээ өмнөөс л гүгээд идэг бүсгүүчүүд болсон байдаг. Өөрөө бүх юмаа хийжсэн. Гүйцэтгэгч учраас. Тийм. Өөрөө дараагийн төвшөнд гарч өсөх хэрэгтэй шүү дээ, тийм. Yes, яг наач. Тэгээд санхүүгийн хувьд ч гэсэн ихийг тохиолдолд бас нэг юм хувийн данс масаараа гүйлгцэн тий. Хувийнхаа одоо ингээд нэг юу гэдэг мая гэдэг данснаар мөнгө оруулж ирээд тэрүүгээрээ бүх юмнуудаа ийшээ тийшээ гэдэг ингээд зохицуулсан. Гэтэл нөгөөдгий чинь хэсэг хугацааны дараа яаж байгаа юм гэхээр хаана байгаа нөгөө мөнгөч бөө холио матан болоо утгалтцсан тий. Гэрийнх нь мөнгөний өөрхийнх нь мөнгөний ингээд бөө тийм бантан зураа тавьсан. Тэгэл яах вэ 3-4 насаар удирдах гэж оролддог. Гэтэж чаддаггүй бас. Тэгэл тоншоол дээ талах хэрэг болохоор нөгөө хүмүүсээ тоншоол ингээд тий. Тэгээд эхлэхээрээ яг ингээд цуглуулсан зөндөө юм босгоцсон хийцэн ирнэ яг бэлэн гарт ирсэн мөнгө өнөхөр байхгүй. Тэр чинь ахаал зовж эхэлж байгаа. Бүх цагууд нэг эхэлжсэн шигээ тэр нэг юм мэдрэмжтэй хоосон мэдрэмжтэй гүгээд байгаа байхгүй. Тэгээ тэрэндээ амар их ядардаг зүдэрдэг. Тэгэхээр хамгийн чухал асуудал нь тэр хүн удирдах асуудлууд дээр тэгээ мөнгө санхүүгийн асуудлууд дээр тэгээ монголчууд тэр чигээрээ санхүүгийн боловсрол амар сур шүү дээ. Яг үндэ өөрийнхөө өрхийн санхүүгч юм өөрийнхөө орж ирж байгаа цалин хүртэл наашин чаас зохицуулж чаддгүй хүмүүс шүү дээ шууд хэлгээд. Тэнгүүд бизнес руу ороод ирэхэж бүр илүү олон мөнгөөр тоглож байгаа байхгүй задлж. Би өөр хэмжээгээр тий. Би өөр бүсгүүчүүдтэй шууд тэгж хэлдэг. Та нар бол мөнгөөр тоглодог хүүхнүүд. Тэгэхээр энэ шатууд руу илүү одоо анхаарлыг хандуулдаг. Хүн чинь ингээ бэлэн мөнгөтэй болоод тий нэг мөнгөний нөөцтэй ингээ болоод ирэхт чинь нэг жоохон амс хийгээ тайван суугаад юм бодоод дараагийн шатанд хайчих уу гэдгээ бас төлөвлөж чаддаг. Тэгж орж ирэхгүй тохиол тэгэл морин ахаж өөр ихэлшин шигээ өдөр шөнө зүтгэж байгаа байхгүй. Тэгэл нэг харахны тойрогт орсон. Ерөөсөө л энэ жижиг бизнесүүдийн хамгийн тав совлоо харахны тойрогт орчдөг. Тэгэл гүгээд юуны төлөө ажиллаад байгаа мэдхгүй. Ажиллаа л идэг, ажиллаа хийгээд. Бизнесээ томруулъя гэж ажиллаж байгаа шүү дээ хүмүүс. Орлогоо өсгөе те, маржин одоо ашигын төвшөнгөө өсгөе, илүү их мөнгөтэй болъё. Нөгөө талаас бизнесээ жоохон томруулчих. Хоёр л зорилго л байсан үгүй юу? Ирчүүдийн хувьд бол тийм. Ирчүүдийн хувьд. Би ч ингээд дандаа бүсгүүчүүдтэй ажилладаг. Тэгээд цаатлын суурин ч гэсэн бас энэ эрэгтэй эмэгтэй хүмүүсийн өөрийнх нь энэ тархи толгойнх нь ялгаа бас их өөр бодож сэтгэж боловсруулж байгаа тий өөрийнхөө мэдрэмж сэтгэл хөдлөлийг удирдах байгаа байд шийдвэр гаргаж байгаа байдал амар өөр бизнес гэдэг чинь яг үндэ ирчүүдийн л ажил байгаа байхгүй юу
Энд амар олон шийдвэр гаргана. Хурдтай шийдвэрүүд гарна тий. Тэгээд хурдтай байх хэрэг гарна. Одоо эрсдлийг даах хэрэг гарна. Зоригтой байх хэрэг гарна. Тэгэхээр энэ ингээд зүгээр тэр чигээрэл дайнд орох гэж байгаа юм шиг л процесс. Тэр ирчүүдийн хийх ажил байгаа байхгүй. Гэтэл эмэгтэйчүүд ийшээ орчхороо амар их нервтдэг, амар их стресстэй, амар их ачаал авдаг. Бүр ингээд зүгээр л өнгөрч өмчих гад байдаг. Тийм. Тэгэхээр энэ хоорондын ялгаа нь амар өөр. Тэгэхээр таны хувьд бол ерөөсөө тэгээд амар ойлгомжтой баг. Нэг дээр нэмэх нэг тэнцүү хоёр тий. Гэтэл эмэгтэй хүнс ихгүй нэг дээр нэмэх нэг хит ч гарч болно тэдний хувьд. Тийм. Тэгэхээр ингээд одоо ийм зүйлүүд дээр илүү их жоохон фокуслаад ингэ явдаг тийм. Тэгэхээр саадуул чинь нүгний төлөө гүйж явахдаа тийм ингээд өөрийгөө хайцсан, гэр бүлээ хайцсан, хүүхдүүдэд хайцсан. За тэгэл хосын харилцаа, эхнэр нөхрийн харилцаа хүртэл ингээ авахгүй юм болцсон тийм. Маш их ажиллаж байгаа хүн чинь нөгөө нөхрийгөө чи энэ орон гэрийг авч өгч шүү дээ. Чи хүүхдээ өсгөөс. Итэл би яагаад зүтгээд байгаа ингээд ингээ бөөн гомдол интерээр орцсон тийм ингээд амар олон юм байдаг байхгүй. Тэгэхээр ингээд нэг номерт одоо хувь хүнийх нь тэр нэг дотоод сэтгэл зүйн асуудлуудын зохицуулах тэгэнгүүтээ одоо хосын харилцаа эхнэр нөхөртөөгөө бай. Тэгээд нөгөө мөнгөтэй болсон хүүхдүүдний зовлон ихээ. Нэг ингээл жоохон ингээ нөхөртэй асуудал өсөөл хэрэлдэж салчи гэдэг нэг юм амар хурдан орчдөг. Яг мөнгөтэй. Тэгэнгүүтээ ингээ маргалдаад ингэнгүүт чинь болий тэгвэл одоо болчих гэдэг. Энэ бол бүр маасаараа нэг тиймэрхүү юм хандлагууд ингээ байгаад байдаг. Одоо би чи ингээ хүн болгонтой тулж ажиллаж байна тийм. Би ч гэсэн тэр асуудлыг давсан. Тэгэхээр одоо яг мөнгөгүй болол тэгэл хүлэн штэ тий чи нэг мөнгөө тий одоо ингээл бас нэг санхүүгийн хувьд хараат байна гэдэг чинь бас гэр бүлийг сайхан бат бөх удаа явуулаад байгаа. Яг хоо би зүгээр нөгөө таны яриаг сонсож байхад нэг санданд нийлж байгаа юм аа эмэгтэйчүүд санхүүгийн хувьд бол бас бие даасан байх ёстой гэдэг дээр бол зон санал нэг чинь одоо би хоёр охинтой. Тэгээ манай хоёр охин бол өөрсдөө ирээдүйд ингэж авч яваад хин нэгнээс хараад биш. Гэхдээ аливаа одоо амьдралын шийдвэрүүдийг бол ерөөсөө тэр хараад байна уу хараад бус байна уу үл хамааран гаргах тийм чадвартай бас тийм бэлтгэлтэй л байх ёстой гэж харж байгаа. Бишүүд идэг бол илүү жоох юм логик суурьтай тий тэр тархинууд нь илүү их ажилдаг энэ төр бол эмэгтэйчүүд жоох юм лимбик систем буюу одоо эмоц сэтгэл хөдлөл мэдрэмжээ зохицуулах юмнууд нь ажил. Бүр байглаасаа яа тэгэхээр хүнийг төрүүлдэг хүүхэд гарга тэрийгээ өсгөж хайрлаж хамгаалаа одоо байглаасын тийм учраас ганцхан хүнч биш эмэгтэй ийм амьтдууд хүртэл одоо тийм зүн сайн юутэй байж байгаа инстинкттэй байж байгаа тэнгүүт эргээд энэ нь бас ингээд өөрийнх нь карьер, бизнес шийдвэр гаргах процессд нь ордог учраас ялангуяа урсгал төр бизнесд бол илүү амжилттай тийм олон хүнийг өдөрчсөн том компаниуд бол ирчүүдэл өдөртөж шít. Эсвэл ээж аваасаа өвлөж авсан бизнесүүд л биш эмэгтэй хүмүүсийн тухайд. Ихэнх тохиолдолд одоо бизнес хийж гин гэж үзэж байгаа бүсгүүчүүд дандаа жижиг бизнесүүд дээр л явж байна. Бүгд жижиг бизнес дээр л ихэнхдээ явж байна. Одоо яг энд үзэгчтэй зориулаад таны одоо ингээ хамгийн анхаардаг 3 юм зөвлөмж одоо бичил бизнестэй эрэгтэй эмэгтэй үл хамааран одоо яг таны хийж ирсэн сүүлийн 2 жил 6 жилийн хугацаанд ингээ харахад 3 ийм зүйл дээр анхаарах хэрэгтэй гэсэн 3 зөвлөмж юу байна? 1 2 3 гэж хэлвэл. Нэг номерт бол эмэгтэй хүн одоо амьдралынхаа тэнцвэрийг барьж чадвал бизнесийг амар сайн хийж чадчихэв. Амьдралын тэнцвэр дотор өөрийнхөө эрүүл мэндийг золиослохгүй байх ингээд шахсаар агаад тий. Тэгээд хүүхдүүдээ бас ингээ хайчдаг. Хүүхдүүд ингээ орхичдаг байхгүй одоо ингээ би гэхэд хамгийн баггүйгээ ингээ бизнес хийж гүйж чад орхицсан нөгөөхийгөө уншиж чадахгүй болтол 3 дугаар анги хүртэл явуулсан. Монголоор уншиж чадахгүй. Тэгэнгүүт чинь тэрийг хараа буцаад нэрвдэд нөгөө бизнесээр гарсан амжилт бүр юу ч шүү. Зүгээр хаяад гэр бүл рүү орё гэдэг юм руу ингээд бүр ингээд тарих ажиллаад сэтгэл өвдөө тий бүр ингээд байгаа байхгүй тий. Тэгж байгаа тэгээ сүүлд нь ямар ч гэсэн ингээд зүгөө олоод одоо нэг сүүлийн 2 жил уучраа болоод тэр хүүхдийн харилцаа амар чухал. Ихэнх тохиол завгүй гэж захта мөнгө өгчдөг. За маа хоолой. За маа тэгэнгүүт мөнгөөр асуудлыг шийдэж болохгүй. Тин чи ээж нь хэрэгтэй юм тий. Халуун татны яраа өрнөлдөх хүн хэрэгтэй юм. Хаан хэрэгтэй байна. Тийм ялангуяа ээж нь бол бүр илүү одоо бид нар чинь ээж хүний хувьд хайчаа явчихад байгаа байхгүй бизнесээ хийх гээд ээж өвөөд нэмээд нөхчгөлтэй цэцэрлэг сургууль хичээл хайчаад байна. Тэгэхээр энэ нөгөө талаасаа ингэж их завгүй ажиллаж явах үедээ нөгөө нэг ихнэр нөхрийн харилцаа гэдэг юм бас бүх хэрүүл уралтай болчтой ярих дарстай болчтой тийм. Тэгэхээр бүр ингэж бас зовоод эхэлдэг. Тэгэл яг гэрт хэрүүлтэй байхад бизнес дээр очил юу ч хийж чаддаг байхгүй бүр ингэ битүү тарих харлаад санаа зовоол стресстэй тий. Тэгэхээр энэ амьдралын тэнцвэр гэдэг юм нэг амар сайн байж жоох амар чухал. Тэгэхээр би ерөнхийдөө энэ рүү бас бүсгүүчүүдийг нэлээд сайн чиглүүлж өгдөг. Амьдралын тэнцвэрээ барьжуул тэр мөнгө санхүүгийн асуудал. Гэртээ асуудалгүй тий жаргалтай байгаа хүн чи бизнес дээр очиж зүгээр шүглэж байгаа л эсгэрж байгаа л ямаа хийжээл тий. Явчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ рүү амар сайн чиглүүлдэг. Хоёрдугаар гэх юм бол мөнгөний майндсет. Левел бүр дээр байна. Бүр ингээд төвшин бүр дээр байна. Одоо анх эхэлжсэн үед одоо мөнгөний сэтгэлгээ хидийг даах юм, мөнгөний даац одоо сав гэж яриад байдаг шүү дээ. Тэр мэр тий.
Гэтэл жоохон ахиад ингээд орлого ороод ирэхэд тэрийг цогцолж удирдах чадах тэр нэг одоо чадвар. Нэгдүгээр сэтгэл зүйн хувьд, хоёрдугаар тэрийг одоо санхүүгийн одоо тэр нэг удирдах цогцолж хурц чадварын тухайд тий боловсролын тухайд тий. Тэгэхээр энэ мөнгөний майндсет сэтгэлгээ гэдэг нь амар чухал тий. Гуравдугаарт одоо leadership skill буюу одоо бусдыг ажилуулах. Тий өөрөө ингээл амар сайн хийгээд байдаг. Тэмүүдээ насаараа л хийсээр аль бүрх юм да. Тэгэл дуусчих жоох байхгүй. 1-4 хам дотор амьдралаа дуусгачих жоох. Одоо яг энэ манлайллын тухайд авч үзэх юм бол 3 дахь одоо зөвлөмж гэсэн үг шүү дээ. Яах ёстой юм? Эн чинь бид нар чинь бол мэрэгчлэлтэнгээс эхэлсэн хүмүүс эхлээл маш сайн гүйцэтгэгч болж штэ. Гүйцэтгэгчээс дараа нь менежер болол менежераас дараа захирал ингээд янгууд тэр манлайлах хүн удирдах ур чадвар ингээд төвшөнгөөр ахин те. Шууд өөрөө ажиллаж байгаа цалинтай ажил хийж байгаа шууд компани захирал нэг жижиг компани захирал болоод явхаар тэр том корпорацийн шат амжилгыг бас дамжихгүй штэ. Дамжихгүй. Тэгэхээр энэ дээр яг эмэгтэйчүүдтэй эсвэл одоо бизнес эрхлэгчтэй хандхад яах ёстой, хичээл авах ёстой мó, магистр сурах ёстой мó, эсвэл сайн менежер хажуудаа авчираад зөвлөх ч юм уу те. Жохон өөрөөсөө жоохон их хүн авчираад бас ингээд өстөг өдөрдүүлэх юм уу? Ер нь яавал илүү амжилттай болж байна. Яг одоо миний туршлагаар харахад бол би одоо ингээд бараг 1000 гаруй өсгөөчүүдтэй ажиллаж байна сүүлийн 4 жилийн хугацаанд. Тэгээ харьцагтай бол бүр нэлээд ойрхон одоо нэрийн, хүүхдийнх нь, тоогийн, хийж байгаа biz бүгдийг мэднэ. Тэгэхээр тийм ойрхон ажиллаж байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо олон хүний жишээ кейсээс ингээ хараад таны хэлсэн бүгдийг л давчсан хүмүүс байна. Удирдлагын юм санхүүгийн хэрэгтэй хэрэг санхүүр очиж сурчдаг тий. Удирдлагын хэрэгтэй хэрэг удирдлагын хэрэгтэй очиж сурчдаг юм бүү тий. Тэгчээд тэрийгэ хийж чаддаггүй, удирдах чаддаггүй тий. За нөгөө талаас ерөнхийдөө бол тэдний тухайд бол маш их юм эмоц өндөртөө байгаад байдаг. Хүний ингээ адгуу байгаад байдаг. Одоо энэ чинь ингээл хийчихээр яд юм бэ? Ингээ санаачлагтай ингээл дээ. Энийг энэ шигт харуулаад тавилтаа гэл дээ. Ингээд одоо хүнд хэлж өгөөгүй бэжэж одоо өөрөө тий урдуур нь орж хийдэг. Одоо тиймэрхүү зүйлсүүд байна. Тэгээд ихэнх тохиолдолд ингээд 1-2 хэлээд ойлгохгүй ингэнгүүтээ шууд ингээд нөгөө хийж ажлаас нь халчдаг. Тэгэл дахиад ганцаараа үлддэг юмнууд хүртэл байна. Тий ингээд маш их эмоцороо удирдуулад байдаг. Тэгэхээр зүгээр миний хувьд одоо ингээд амар олон онлуудыг заагаад, аргуудыг заагаад ингээд фейлддэг нь фейлдээд одоо амжилттай болсон болоод тий ингээд явж байгаа хувьд амжилттай болсон нэг юм нь бол өөрөө учраа олох. Өөрөө учраа олох одоо тэр тэр тэний өөр нүднээс ингэж штэ тий өөрөө яг юм бэ юу хүсэж мөрөөдж явт юм бэ тий өөрийнх нь тэр нэг сэтгэлгээ майндсет нь ямар төвшөнд байна тий одоо гих мэтчлэн ингээд одоо өөрийнхөө тэр нэг асуудлыг ингээд шийдэхтэй өөрийнхөө учрыг олох ингэсээ дараа бол бусдтай харьцаад амар болчдөг юм бол тэгэхээр одоо инженеэр тий ажилтан майндсетэл нэг юм гэртээ 3 хүүхдээ хараа суужсэн бүсгүүлийн бизнес хийчлээ шүү дээ. Тэгэхээр айлын тий нэг 3 хүүхдээ ээжл бизнес хийчлээ шүү. Түүнээс одоо таны шат амжилгаар тий ярьжсэн корпорацийн гэл дээшээ явж исэн шат амжилгаар яваагүй. Тэгээд шууд нэг гэрээ эзэдтэй гараад бизнес рүү орцсон. Тэгэнгүүт чи ингээл тэр хооронд суралцахгүй байна л гэж хэлээд байна би. Тийм тэр үе шат бизнесийн тэр нэг үе шат болгонд ер нь суралцах юмнуудаа гяс аваад суралцаал ингээд дээшээ явчих юм бол амар хурдтай ингээ хөргөө нэг гацаал эргэж тойрол тий үр зэлэнд ороод өргөө тамлаад авахгүйгээр явчих болоод байна. Тэгэхгүйгээр ихэнх тохиолдол нөгөө цэшнийхаа бангаар гуссарахал нэг үе шатн дээр очиод унчиж байгаа байхгүй. Тэгэл тэр нь хүн удирдах дээр ялангуяа хүмүүс амар их асуудалтай байдаг. Ялангуяа бизнес хийдэг бүсгүүчүүд хүмүүсийг ажилуулах. Тэгэхдээ өөрөө нөгөө амар сайн ажилтан байсан. Яг тэрэн шиг л юмыг нөгөө ажил тавсан хүмүүс ихэд байгаа байхгүй тий. За тэгээд энэ дээр ялангуяа бичиг баримтын процесс нөгөө компани болоогүй хүүхэн нэрээ явж байгаа. Компани байсан ч гэсэн ихэнхдээ хувийн насаараа гүйлгдэг. Тэгээд энэ иймэрхүү тохиолдлууд дээр ч гэсэн одоо асуудлууд бас зөндөө ингээ байгаад байдаг байхгүй юу. Тий одоо хувийнхаа дансаас цалингээ шилжүүлэх ямар ах уу маяа цалин маяа гэдэг өгөх ямар ах уу. Тэгэхээр компани данснаас сар болгон тий 25-нд манайх бол 25-нд шилжүүлдэг. Цалингээ шилжүүллээ. Нийгмийн даатгалын төлөлөө тэгээд татврын төлөлөө одоо эрүүл мэндийн даатгалын хүртэл ингээ төлөлөө тэр хүн нэг компани харьяад ингээд явах нь ямар ах уу тий их мэтчлийн ингээд одоо тэр зүйлсүүд рүү илүү чиглүүлэхийн тулд одоо суралцгал хэрэг гараад байдаг. Тэгэхээр хитрхи бити ингээ удаан өөрийнхөөрөө тий ингээд нэг юм яваач нэг орон гэрээ тогтжуулах чаа юм шиг тий нэг хүн ажилд авцсан л бол ерөөсөө энэ удирдах арга ухаан тий энэ юм руу суралцах хэрэгцээтэй гэсэн л юмыг би бас суралцах хэрэгцээтэй гэж чингод маш товчхон тааруулаарай. Би гаднаас хичээл авах хэрэгтэй мөн нэг газар магистр хийх хэрэгтэй мөн эсвэл би одоо юу гэдгийг тий онлайн гадны хичээлүүд авчих хэрэгтэй мөн эсвэл тань шиг хүнийг ингээд
бас коучер аваад ингээд явах хэрэгтэй. Аль нь илүү бага Надад бол амар өгөөчтэй байсан шууд коучлээсэн. Богино хугацаанд маш хурдан асуудлаа шийдсэн. Ерөөсөө тэгхгүйгээр одоо магистр интер сураад эсвэл өөр онлайн сургалтууд руу сурчаар эргээд тэр онлайн мэдлэгийг тэр нэг загварчлалыг өөрийнхөө бизнес рүү хувиргаж оруулна гэдэг нь маш их бодох ажилтай болчдөг. Тэгэхээр надад орж ирж байгаа бүсгүүчүүд ихэнх нь эн чинь энэ л байсан биш үү гэдэг юм зөндөө хэлдэг. Одоо ялангуяа бичиг баримтын төвшөнд хүнийг удирдах төвшөнд одоо наад зах нь юм стандарт ажлуудыг яаж системд оруулах уу тий. Байнгын давтагддаг ажлуудыг яаж стандартаа болгох уу гэл ингээл тий. Одоо та бас ингэж хэлж коуч авал өөртөө тааруулсан хэрэгцээтэй мэдээллүүдээ бол авчин тий. Тэгэхээр надад хоёр асуулт байна. Нэг нь яг надад хэрэгцээтэй энэ коуч юм байна гэдэг хүнийг би яаж мэдэх вэ? Яагаад тэгэхээр ингээд сошиал орчинд одоо мэдлэгтэй мэдлэггүй сайнтай муутай маш олон хүмүүс байна. Тэгэхээр тэрийг бид нэгдүгürt яаж одоо эдийн засгтээ бид нэр юу гэж хэлвэдэг selection bias гэхгүй. Яаж сонголт хийх вэ? Тэ? Мууг сайнаас яаж ялах вэ? Нэг хоёрт нь яг таны өөрийн хамгийн сайн одоо авсан гэдэг энэс би бол хамгийн сайн мэдлэг боловсрал өөр юу гэдэг те яг тэр зөвлөх үйлчлэгийг бол хангалттай тултал авсан гэсэн юм байгаа вэ? Энэ хоёр асуулт. Окей. Ерөөсөө нөгөө өөрийнх нь гаргаж байгаа тэр контентуудын амар сайн үз тэр постуудын тий тэр рилүүдийн одоо лайвуудын ч юм уу ингээд үз тэгээд ерөөсөө тийм дотор ч ингээд харахаар яг л намайг яриад байна гэж хүмүүс хэлдэг. Яг л миний асуудал байна. Яг л намайг яриад байна гэд. Яс тэр хүн чиний хүн. Тэгээд дээрэс нь дуу хоолой таалагдчих хэвээр. Энергийн таалагдчих. Одоо би бол жишээлбэл амар хатуу нэг жоохон чангадуутай тэгээд юм хурдан түрүү ярьцдаг нэг ийм хүн байхгүй. Гэтэл энэ нь зарим хүмүүс таардахгүй. Энэ жоохон юм тайван, удаан, жоохон илүүлэх дуртай одоо урагшаа гэдэг хүмүүс илүү таарна тэр хүмүүс тий. Би бол жоох юм хурдтай, жоох юм огцом заримдаа ингээд нүүрлөө нь алгадчих байгаа юм шиг үгийг хэлждэг тий нэг иймэрхүү дөө. Тэгэхээр одоо миний дуу хоолой таалагдчих юм. Миний ярьж байгаа үгнүүд чамааг өвтөхгүй айтайхан байна уу мэдрэмжээ сонс. За тэгээд гаргаж байгаа контентуудыг бас ингээд амар сайн үз тий. Энд дээр судалгаа хийх хэрэгтэй ш. Нэг л мөнгөө зарцуулаад сурах гэж байгаа бол тий. Хариуцлагатай авах хэрэгтэй. За энэ тэгэхээр судал миний амьдралд амар том нөлөө үзүүлсэн хүн бол Нара Томсон гэдэг Америкийн нэгдсэн улс төвтэй топ коуч ихтэй үүсгэн байгуулагч ийм дэлхийн мастер коуч ийм хүн байгаа. Америкт амьдардаг. Тэгээд одоо коучийг Америкийн тэр стандарттай коучинг Монголд оруулж ирж ингээд маш цөөхөн коучуд бэлтгэсэн. Дөнгөж жил 50 орчмол коуч байгаа. Тэндээс идэвхтэй одоо наа чи ингээд коучлаа явж байгаа нь хүртэл нэлээ ингээд цөөхөн байгаа. Тэгэхээр одоо түүнтэй уулзраад тэ Нара Томсон багштай уулзснаар л одоо би энэ олон асуудлуудаа шийдээд эсвэл дээрөө босоод анх эхлээд бол коуч мөч болно гэж бодоагүй хөөрхөн. Тэгэл зааварчсан нөгөө гэр орныхаа асуудлыг шийдээ, хүүхдүүдийнхээ асуудлыг шийдээ. Бизнес дээр байгаа энэ уйлуулад байгаа намайг стресстэй галзууруулах гэдэг юм уу, жоохон зохицуулъя гэл ингээл анх орж исэн. Тэгээд ингээ үе шаттай сургалтуудаар явж байгаад ерөнхийдөө хүшээ. Над чиг уйлж байгаа олон хүүхнүүд байна шүү дээ. Эднэр бас нэг туслаахыг гээд тэ. Тийм тэгээд ерөнхийдөө орсон. Тэгээд багшуул надад үнэхээр олон тал дээр тусалсан. Ялангуяа өөрийнхөө сэтгэл зүг ойлгох, гэр бүлээ зохицлоо. Бас нэгтэй нэг салчихгүй байх. Би ч одоо нөгөө бүх юм ал нөгөө нөхрийн буруу те гэл нөгөө баахан завгүй гүцэн хүн чинь чи хөдөлгөөр яат юм бэ гэл нэг юм руу нөгөө хий чинь нэг буруутай хэрэгтэй ш надаа. Тийш хамаг юм хийчихэл ингээ гүйжсэн чи сүултээ уучраа олоо зэгцрээд ингээд байсан чинь одоо миний л одоо зөндөө олон юмнууд л байсан хөөх яд бэжлээсэн байхгүй анханаас. Оршчихлээ. Намайг уурлахаар жоохон яачаал бэжлээсэн байхгүй те. Тэгээд ингээ буцаад гэр бүл дотор ингээ асуудал зэгцрээд өөрөө эхний хувьд өөрөө хүүхний хувьд бол нэлээ юм хөөх бие даах чадвар суралцаад ингээ төлөвшөө дараа нь гэр бүлээ зэгцлээд тэгээ одоо бол сүүл рүүгээ бизнес руу орж сайхан зэгцэлчээд сүүлдээ одоо би юу руу орж ийн гэхээр ингээ ийм боломжууд байгаа бүсгүүчүүдээ гэд тий уриалаа сууж байна. Энд нөгөө товчгоо нэмээд хэлэхэд ирчүүд бид нар ч ингээд ер нь оршиж идэг л байгаа шүү сайнтай муутай тий. Тэгээ оршоол хөрхий. Тэр чинь бас тэгээд нөгөө тэр тохиолдолд чинь нөгөө буруутгаад байгаа байхгүй яа хөдөлтгүй намайг яагаад тавьшруулдгүй яагаад тэгээд энэ асуудлыг шийддэг. Ингэж харонд бас л тэ яаж ярьцах учраа олохгүй бас байжсэн ч үе байна. Эсвэл тавьширхыг хүлээжсэн ч үе байна. Тэгэл оршоол байжсэн юмыг л буруутгаад исэн байгаа байхгүй. Хаяа бас гайхтгийн. Тэгээд хаяас ойлгодгийн. Тэгээд амьдрал чинь бол тийм дартан биш учраас ингээд явж шүү дээ. Одоо энэ зөвлөгөөг ингээд өгөөд олон хүмүүстэй ингээд ажиллаж яхад ямар хүмүүс нь илүү таны өөрийн чинь ингээд хэл зааж байгаа зөвлөмжийг аваад цааш амьдрал дээр илүү хэрэгжүүлж гэн тийм ялгаа ажиглагдж байна уу? За ерөнхийдөө жоохон уналтын зэг рүү орцсон. Одоо над чиг тий яах вэ нэр ямар хэцүү юм бэ гэд
Нэг ч одоо цогсоох уу хаах уу болох уу одоо гэдэг ийм одоо нэг жоох юм. Хоёр замын үзүүр дээр ирсэн. Тийм. Худагныхаа ёроол руу унтсан. Тэгэл тэр хүмүүс нь илүү хүлээж авдаг. Илүү хурдан өрчлөгддөг, илүү хүлээж авдаг. Гэтэ ерөнхийдөө энэ чинь коучингийн ажил гэдэг чинь төлбөртэй байдаг байхгүй юу? Тэгэхээр тэр төлбөрөөр төлөөд үйлдэлхийг ороод. Үгүй бол зүгээр л одоо миний гаргаж байгаа өнгөө контентууд эсвэл YouTube дээр байгаа зөндөө олон хичээлүүд биш үү? Санхүүгийн боловсрол болох. Тэрийг үзэл суугаад байгаа л гэсэн үг шүү дээ, тий. Асуудал нь тулгараагүй, гар цайгаагүй тий. Тэгээд нэлээд худагныхаа ёроолд унтсан намайг шалбарагдаа. Одоо би эндээс гарахгүй болохгүй гэсэн нэг тийм хүмүүс мөнгө төлж сургалт руу орж ирдэг. Тэнгүүдээ амар хурдан өрчлөгддөг. Хурдан өрчлөг. Маш хурдан. Ерөнхийдөө сэтгэл зүйн талаас ярьж байна уу? Эсвэл нөгөө аваагүй мэдээллүүдээ аваад энд гаргаж байгаа шийдвэрүүд сэтгэл зүйн талаас хамгийн эхэлж хурдан тавьширч байна. Тавьшрал авч нөгөө нэг одоо яана маш хайц дотор явж идэг. Одоо бизнес гэдэг чинь яг үндэ ийм хурдвтлахгүй болтгоо тий. Тэгээд дээрэс нь нэлээ юм эрсдэлтэй алхмууд хийх хэрэгцээтэй болно тий. Тэгээд дээрэс нь маргааш болгон тодорхойгүй. Ковид гарчих юм уу, дайн гарчих юм уу? Одоо надад нэг юм логистикийн бизнестэй бүсгүй. Гит одоо нөгөө сайн Дубагаас тэ юу оруулж ирдэг. татаж авчирдаг тийм бизнестэй. Гэтэл Дубад нөгөө нэг бөмбөг дэлбэр. Тэгээ бүх юмуд нэг хаагдчихж байгаа. Тэр чинь бидрээс хамаарахгүй зүйлс амирх байгаа байхгүй юу? Тэгээ тэр болгонд чинь хүн маш их хайцтай байж байдаг, төвшүүртэй байж байдаг, стресстэй байд, нойргүй хонж идэг үрх юмтай. Тэгээ яах вэ л гэж явж идэг байхгүй юу? Энийг ингээд эхний 1 2 3 хоног дотор ингээд амар гой тайвшраад ингэсний дараа хүн чинь ингээд сууж байгаа бодож байгаа байхгүй юу? Одоо тэгвэл би яах вэ? Дараагийн алхам юу вэ? Тийм. Тэгэхээр ингээд сэтгэл зүйн хувьд амар хурдан тайвширч байна. Тэгэнгүүтээ дараагийнхаа хоёр дахь алхам гарцсан юу гэдгийг хайж ин тий. Тэрийг асууж ин, судалж ин. Манай наад чи сонсон чи манай нэг Хайфиц гэдэг багш үү дээ. Магистр сурж байхад тэгээд тэр манлайлалын хичээл орсон байхгүй. Би нэг дандаа тийм математик эдийн засгийн хичээлүүд авсаар агаад ерөөсөө нэг 4 5 хаан тийм хичээлүүд авсан. Нэг нь тэр манлайлалын хичээлүүд аваад үзэхгүй юу. Бас нэг яаж мэдгүй гэж боддог гэж бодож байгаа шүү. Тэгээд тэр бол үнэхээр хэрэгтэйсэн. Тэгээд тэр хичээл дээр юу гэж хэлсэн бэхээр ингээд та нар бужигнаа авчнаа. Бүх юм хаашаач орсон ингээд бужиг. Тэр үед ингээд бүр зориуд санаатаагаар балкон дээр гар гэж байгаа юм. Тэрний үгс үг гэхээр ингээд тэр өөрөө нэг бужигнжээ. Чи ингээд балкон дээр гараад тэгээ балконоосоо тэр өрөөний бужигнааныг хар гэж. Ажигл. Яг чи дотор нь ороод нэг талын бариад ч юм уу ингээл тоос манаргаал алаад өгч болно. Тийм опшнууд, сонголтууд чамд бол гарах бах. Гэтээ чи ингээд өөрийгөө нэг татаад балкон дээр гараад за яг чиний хувьд чиний бодож байгаа бодол, баримталж байгаа зарчмын хувьд те аль нь зөв юм. Хаашаа нь бол одоо тэр ингээд чиний бодож байгаа хүсэж мөрөөж байгаа тэр зорилго руу ингээд тэр өрөөгөөрөө явах юм те. Гээд бөөм тоос манарч байгаа те. Тэгэхээр тэрийг юу гэж нэрлээд байна гэхээр балкон дээр гарах гэж нэрлээд байгаа юм бид нэр. Ой оногчтой. Найдаж ашиглана би. Тэгэхгүй бол ингээд тэр дотроо бол ерөөсө хардггүй гинэ. Бөөм тоос манаагаал байдаг. Олон үйлдэл болдог. Ерөөсө ингээд бодож амжихгүй. Ерөөсө энийг хийх ёстой гэж араас нь ингээд тас гэж явдаг. Балкон дээр гарчхаар би энийг яагаад хийгээд байгаа юм лээ гэдгээ бодно. Тэгэхээр нөгөө та бол сая хэлжлээ сэтгэл зүйн хувьд ингээд тайвширхаараа яг ингээд бодож эхэлдэг те. Одоо яах вэ гэдэг дараач алхам авалгардаг гэдэг. Би болохоор энийг бүсгүүчдээ юу гэж хэлдэг гэхээр захирлын ажиллаа хий гэж хэлдэг. Цаадуулж өөрийгөө дандаа юм ажилтан шиг сэтгэж явдаг байхгүй ингээд. Ерөөсөө л өөрөө тэр нэг бараагаа өргөх хэвээр авах хэвээр өргөх хэвээр арчих хэвээр угаах хэвээр одоо юу гэдэг. Тиймэрхүү юм майндсетээр амирхгүй дээ. Үгүй наа чин та нарыг тэр харахны торгоос ч угаасаа гарахгүй. Тэгэхээр одоо захирлын ажиллаа хий. 7 хоног заавал нэг цаг гаргаа тэг кофе шоп. Би болохоор кофе шоп зөвлөд өгдөө. Кофе шопын бизнесэд бол янз явах бах. Орч суугаад те нөгөө каш флоу хараад те юу болоод байгаа хараад те тэгээд одоо цаашид юу хийх вэ гэдэг төлөвлөөд ингээд тэр ажиллаа ингээд хийх хэрэгтэй та нар гэж амирх зөвлөдөг. Тийшээ л гаргаж ирэхийн тулд нөгөө бужигнсан юмнаас нь гарах гэдэг байгаа байхгүй тэр тайвшруулах гэдэг байгаа. Тэр аргууд нь бол тэр санхүү рүүгээ ингээ хараач яана мөнгөө гартаа авана. Тэгээ каш флоу уушаа тэрэн дээр чи ингээ хаммаг юм чи ингээ байж идэм а гэдгийг ингээд яагаад хийх ёстой гэдгийг л ингээд илүү сайн тайлбарлаж өгдөг гэсэн. Тэгэхээр хүн бүсгүүчүүд ямар ч гэсэн нэг хэсэг хугацааны дараа стресстэй тайлаа тий тэр нэг төвшөртэй айцтай савлсан юмнууд нь буураад ингээд тогтоод ирэх үедээ жоохон тэр тоог харах, тоог унших тийм их таацтай болдог. Түүнээс одоо тэр нэг амар төвшөртэй үуч яг үнэ хэлгээд тэр тоо мо харна гэдэг чинь ямар ч боломжгүй.
тэрийг дандаа хоош нь тавина. Дараачаас. Дараа тайвширхаараа гэдэг. Тэрийг харахаараа илүү төвшдөг. Тэгээд асуудлыг юугаар шийдэж юм хэ зээлийг зээлэрнэ. Тэгээд зээл нь явж баахан банкны зээлүүд нь туллаа, фосын зээлүүд нь туллаа тий. Тэгээд аппликейшны зээлүүд туллаа. Тэгжэл хөв хүний нөгөө нэг юм хүүтэй мөнгө зээлдэг хүмүүсээс өдрийн хүүтэй мөнгө зээлждэг. Тэгээд тэр өдрийн хүүтэй мөнгө зээлэх үе чинь ингээд 10 өмөө байдаг гэж утсан. Одоо бүр 20 болсон юм байна тэр чинь өдрийн хүүтэй мөнгө чинь. Өдрийн хэдэн хувь гэнэ? Сарын 20% ярьж байна уу? Өдрийн 20%. Өдрөөр зээлдэг. Яаж хүн төлөх юм бэ? Ямар ч боломжгүй. Ерөөсөө хийж байгаа бүх ажил нь тэр нэг өдрийн хүүг төлөхөд зарцуулагддаг энэ төр болцсон. Тэгээ эн чинь өөрөө юу гэхээр нөгөө стрессийн тийм цикл дотор л орцсон гэж байгаа байхгүй. Дандаа стресстэй. Тэгэл амт тэмцэн аргаар асуудлаа гяс шийдэх гэл ингээл. Хууль эрх зүйн орчин зүгээр энэ хүрээнд ярихад бол за би буруу санаж байгаа гэж магадгүй максимум хамгийн дээдлээ 60% тай тий 60-аас дээш бол сарын 4.5% юм л шүү. Тий. Тэгэхээр бол тэрнээс дээш гарах юм бол наа чин бол одоо би энэ хүнд ингээд өдрийн 20% зээлцсэн маа энэ надаа мөнгө өгөхгүй байна гэвэл наатay чин бол шүүх уучлаарай. Би шүүгдхийг санал болгодог. Тий. Уучлаарай та 60%-ээс тэгээ эн чинь ингээд ийм бүлэглэлийн юмнуудаас үүссэн байт юм. Би ч одоо амьдрал ярьж штэ. Тэгээ бүлэглэлийн ямар юм үүссэн? Одоо жишээлбэл нэлийн юм сүртэй хүчтэй хүмүүсээ дагуулж очиж айлгадаг, сүрдүүлдэг те хүүхдэд нь нөхөрт нь хэлнэ гэдэг. Ихэнхдээ нөгөө нэг санхүүгийн асуудлаа шийдэх гэж ингэж гүйж явах хэвцээ нөхөртөө хэлэхгүйгээр л авчт юм байна л да. Тэгэнгүүтээ одоо нөхөрт чи хэлнэ гэж айлгадаг те. Одоо энэ нэг чинь ингэн тэгнэ гэж ингэ сүрдүүлдэг, ингэ хүчээр очиж шийдэх гэдэг те. Нэг ийм кейсүүд бас ингэ хэд нэлээд олон тохиолдолд орж ирдэг. Ялангуяа жижиг бизнес хийж байгаа бүсгүүчүүдэд тийм. За хоёрдугаар гэх юм бол нөгөө хүн чинь өөрөө нөгөө нэг амлсан амлалтандаа үнэнч байх гэдэг бас зүтгээд байдаг тийм. Би угаасаа л амлаал ингээл хилээл авцсан чинь тэр хугацаандаа л ингээл өгөөл төлчихье гэдэг ингээд тийм. Нэг ийм юмнуудаар орцсон. Тэгээд юм мөнгөний бүр ингээд жинхэнэ тийм асуудлуудаар орцсон юм бүсгүүчүүд бас нэлээд их орж ирдэг. Энийг яаж даах вэ гэдэг. Би ерөөсөө шүүгдэх санал. Яг ялсан бүсгүүчүүд байна. Шүүхээр ялцаа. Тий. Уусаа тэр чинь Монгол улсын хуульч шүү дээ. Хуульч энэ чинь эсрэг л байгаа шүү дээ. Тэгээд зүгээр одоо тэр төлсөн мөнгийг өөрийнх нь зээлж авсан юутэй ингээд тооцоод тий. Ингээд яг юм банкнаас авсан хүнтэй адилхан шийдэгдээд тий. Шүүхээр явна гэдэг нь ялангуяа энэ бүсгүүчүүд бас амар том юм айц. Хитцүү. Шүүхийн татвар давж орно гэдэг чинь маш их хүнээс юм зориг шаардж байгаа тий. Ийм л юм байгаад байгаа байхгүй. Хууль бол тэр хүмүүсийг хамгаалах талд байгаа. Yes шүү дээ. Байгаа. Угаасаа зөв байгаа. Одоо энд хууль байгаад байдаг. Энд хэрэгжилтийнхаа төвшин дээр бүрэн хэрэгжиж чадахгүй. Тэр мэдлэггүй, мэдээлэлгүйг нь ашиглаад тодорхой бүлэг хүмүүс асуудалд орсныг ашиглаад байна. Асуудалд орсныг ашиглаад тодорхой бүлэг хүмүүс тэр хүмүүс дээр одоо найрлж ийн гэх юм уу тийм. Яг тийм. Тэр өдрийн зээлийн хүмүүсийг энэ асуудалд орсон хүмүүс байна. Хаанаас олж мэдээд олж очиад авчаад байна. Одоо эн чинь над дээр орж ихдээ бүр 21 аймагаас л орж ирж шүү дээ. Бүр сундаас хүртэл орж ирж шүү дээ. Одоо бизнес хийдэг. Тэр аймаг дээр бие биенээ өдрийн 20% зээл өгöd байгаа юм. Тийм 20%. Хамгийн сүүлд над дээр энэ 2 сард орж ирсэн бүсгүн кейс энэ бол. За 20% хүүтэй өдрийн хүүгээр зээл авцсан. Тэгэнгүүт юу гэсүгэд сарын 600% зээл болж штэ юм байна. Өдрийн 20%. Амраас. Авсан мөнгөө 6 дахин. Тэгчээд өдөр болгон одоо тэр нэг зээлийг төлөхийн төлөө амьдарч байдаг. Тэр гэрээ байгуулсан юм уу? Яасан жоохон тов. Тэгээд яг тухайн одоо миний таг дээр таны сонирхоод байгаа энэ кейс дээр тийм үү? Чи одоо олон бүсгүүчүүдээ л аль нэг кейс нь шүү дээ. Тэгэхээр энэ бүсгүүн кейс дээр бол гэрээ байхгүй. Зүгээр ингээд өөрөө үнэнч байх гад тий амлсан хугацаанд өгчий гэдэг юм ажиллаад тэгээд дээрээс нөгөө хүн чинь ингээд өгөхгүй болоод ирэхээр юм бичт юм байна л да. Тэгмээ хүн даблдаад идэм байна. Нэмэгдээд идэм байна одоо. Хугацаанд нэг өдөр өнчичгөр хүн ахаа нэмэгдчихдэг, өгдөг мөнгө нэмэгдээд идэг гэсэн үг. Нэг ийм юм ажиллаад байдаг. Нөгөө талаасаа нөхөртөө хэлж чадахгүй нэг юм айц мэд. Тэгээ энэ чинь ингээд цаанаас сэтгэл зүйн бах асуудал байгаа байхгүй юу? Тэгэхээр шүүх рүү явуулах хэмжээнд зоригтой болгоно гэдэг нь одоо миний тухайн үед тухайн хүнтэй ажилласан одоо арга гэх юм уу да тий. Шүүхийн дотор таваад ороод өөрийгөө хамгаалах тий. Тэсвэл тэр өргөдлөө бичээд тэр тэмдэгтэй ур хамжаа төлөөд нэг шүүхийн процесс руу оруулчих. Тэр нэг зоригтой болгох алхам л одоо тухайн хүн дээр ажилласан гэх юм уу да тий. Яг одоо бидний манай энэ подкастын нэг зорилго бол юм санхүүгийн мэдлэг олгох. Энд байгаа хууль дүрм журмыг энэ хүмүүс мэдэхгүй байгаа учраас бас хохироод нь шүү дээ тий. Та бол одоо мэдсэн ч гэсэн зориглохгүй хүмүүсийн уулзаад
коучлоод зөвлөөд за ямар ч байсан энийг бол ингэхээс өөр арга зам байхгүй шүү дээ. Тийм байхгүй. Яаж төлөх юм бэ тэр чинь боломжгүй. Амьдралгүй болчихж байгаа. Тэр чигээр. Тэгэнгүүт одоо энийг олон түмэнд мэдүүлэхийн тулд одоо ер нь юу хийх ёстой юм? Жишээлбэл төр юу хийх ёстой юм? Та бид хоёр юу хийж чадах юм? Миний хувьд бол бас тэг өөрийнхөө сувг өөрийнхөө энэ пэйж юмгаар ашиглаад бол энэ тал руу юунууд те мэдээллүүд тавих те хүмүүсээ бас нэг юм awareness өгөх те ойлгуулах те чи юм боломж байдаг шүү гэдэг. Тэгээд хамгийн чухал нь энэ мөчтөр очиулахгүй байх алхмуудыг л илүү сайн ингэж хийх хэрэгцээ. Өрчлөн сэргийлэх. Тийм энэ мөчөд очиулахгүй байх. Тэгэхээр ялангуяа энэ бизнес хийж байгаа бүсгүүчүүд чинь мөнгөөр би тоглож ир гэж хэлээд шүү дээ. Санхүүгийн боловсрол амар султай байгаа учраас садулж юу хийж ир гэхээр зүгээр л нөгөө түр цалингаа авчаал дэлгүүр ороод зарим гэх юм ундаа авах яах энийг үгээд ингээд цацж байгаа юм шиг л бизнесийнхаа мөнгийг цацчихж байгаа байхгүй. Эннээсээ болоо маш их падааны өрөнд орчиж байгаа. Одоо падаан буюу хамтарч байгаа хүнээсээ зээлээр авчаа дараа нь нөхөж өгөх. Ийм амар олон падааны өрөнд орчиж байгаа юм. Тэгээд дээрс нь босоо барьцаалаа зээл авчиж чинь амар олон одоо санхүүгийн аппликейшнүүд те нэг үр зээл тавьдаг аппликейшнүүд маш их байна. Одоо баг миний уншиж ирснээр баг 30 байна гэж тоолсон шүү би. 30 баг 30. Тэгээд эдрийн нөхцлүүд чинь өрсөлдөөний зачмаар явж байгаа учраас дандаа доошо босгоо буулгадаг. Барьцаа хөрөнгөгүй болчтой, өөрчлөлгаагүй болчтой. Эсвэл одоо юу гэдэг иргэн ингээд дандаа амар бог төвшөнд хин ч хамаагүй авч чадхаар болгоо ичдэг. Тэнгүүтээ тэрлүү гүйчихэд ингээд 15 аппликейшны зээл авсан. Тэд нар дотроо өчрөө болохоо олцсон хүмүүс орж ирж шүү дээ тий. Хамгийн багадаа ингээд 7 мол аппликейшны зээлтэй. Тэгээ би бүр ингээд сонсчод тий шокнд ороо. Давхар хямраад. Би ч одоо нөгөө хямрах үеэд давцсан. Би чи мэрэгжлийн зүгээс ингээд харах хэрэгцээтэй болж байгаа байхгүй тий. Тэгэхээр одоо тийм тохиолдлууд руу орцсон. Чи одоо нэгийг нөгөөгөр нь авч дарж явсараа сүултээ хүнд нь алуулаад дийлхээ өчөж байгаа байхгүй. Тэгээ хүүг 4.5%, 3.6% хүүнүүдийг ерөнхийдөө бол явахтай нэг хоолнд орох мөнгө гэж бодд юм шиг байна. Явахтай хоолнд нэг хурцлалтаар авчих мөнгө гэж бодонгууд тэрийг аваад нөхөж хийсээрээ тэл сүултээ нэг жилийн дараа мараа нөгөө хүүнд нь алуулаад тэгэл даач давшгүй бах юм руу орчдөг тийм. За одоо энэ 60 дотроо байна шүү дээ. Би бол өөрөө энэ 60%-ийг бол өндөр гэж боддог байхгүй юу? Бид нэр цаашдаа буулгах хэрэгтэй. Гэхдээ буулгахаар нөгөө хүмүүс чинь бүр ингээд олуулаа өөр одоо өдрийн үүрэг явуул бас хэцүү. Тэгэхээр бид нэр боддоор нөгөө тоо статистикийг харж байгаа нөхцөл байдал эдийн засгийн хаан өсөлттэй бууралтыг ингээд маш зөв тооцоолж иж тэр алхмуудаа аажмаар бууруулахгүй бол нэг өдөр бүр 30 руу ч юм ингээд оруулаад ирэх юм бол маш олон хүмүүс энэний үр дүнд нь сөрөг нөлөөнд орж магадгүй. Тэгэхээр яг одоо 7 аппликейшны зээл авсан хүн дээр одоо хамгийн түрүүнд 1 2 3 гэж хэлвэл одоо тийм оюутнууд бас байна л да. 90 тойрон тийм. Хинж гарч ирнэ. Мөнгө. Яг энийг яах ёстой. 1 2 3 гэж хэлвэл. Окей. Энэ юу яд юм бэлээ? Одоо бүх аппликейшн зээлийг хаацсан ч гэсэн тэр нэг юм одоо сэтгэл зүйн асуудлуудаа шийдэхгүй энэ ийм хамаарлын асуудал яваад байгаа байхгүй юу тий. Тэгээ ингэдэ энэ сэтгэл зүйн асуудлыг шийдэхгүй болол ахаал дараагийнхаа зээлийг авчдаг. Тэгээ зээлнээс зээлийн хооронд амьдардаг ийм амьдралын хэм маягт олчиж байгаа байхгүй нөгөө хэд чинь тий. Тэгэхээр одоо тэрийгээрээ л ингээд одоо шийдэд идэг гэсэн үг. Тэгэхээр эхний ээлжинд бол энэ дээр би бас юутэй амар сайн ажиллаг өөрийнх нь зам төлөв тий. Тэр юмтай над дээр орж ирсэн бүсгүүчд бол нэлээд сайн ингэж ажилладаг. За тэгэнгүүт нэгдүгээр сэтгэл зүйн асуудал. Хоёрдугаар гэх юм бол тий. Хоёрдугаар гэх юм бол би юу хийдгүү гэхээр нөгөө бүсгүүчүүдийн хувьд хамгийн бага тэрнийг төлж болох тэр зүйлүүдээ бүгдийг хаалгаж эхэлдэг. Хамгийн багаас нь эхлээд. Олон тоо байна гэдэг чинь олон стресс л байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгээ 7 аппликейшн 7. Тэгвэл 6 болчихороо амар урам авдаг. Үгүй би чадчихлаа шүү дээ гэл тий. Тэгэхээр ингээд одоо нэгээр ингээд хаалгаад хамгийн багаас нь өнөөдөр хааж чадхаас нь эхлээд хаалгаад ингээд ингэж явж байгаа хамгийн том. Хэрвээ энийг хаах боломжгүй бол энэ олон зээлүүдийг нэгтгэдэг. Илүү том зээл аваад тэр жижигүүдээ хаа гэдэг ийм зөвлөгөөнүүдийг өгдөг. Яагаад тэгэхээр стрессийн бууруулах гэдэг. Олон талаас нь хөвж яхаас нэг талаас нэг удаа хэлсэн зөв. Тэгэхээр мөнгөний тоон дээр асуудал байгаад байгаа юм шиг мэлээ чи ингээд амар олон бүсгүүчтэй уулзаад ингээд ярихаар мөнгөний тоонд одоо 500 саяын зээлтэй бүсгүүд төрж байгаа сэтгэл зүйн мэдрэмж дарамт 50 саяын зээлтэй төрдөө эсвэл 500 сая төгрөгийн зээлтэй би танд одоо 500 сая төгрөгийн зээлтэй байлаа гэж бодоод түүнд төрж байгаа сэтгэлд нь ирж байгаа дарамт ачаалал тий энэ зүйлүүд авь адилхан. Тэгэхээр чи ингээд 7 болохоор чи 7 төрлийн юмтаас очиж байгаа гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр энийг цөөлүүлдэг.
Цөөлөх боломжгүй энэ тохиолдлуудад аль болох цөөлүүлээд за дараагийн шатнд яадаг вөхөр нэгтгэдэг. Арай жоохон том зээл аваад юутэй эдрийг ингэ нэгтгэж зөвхөн тэрлүүгээ жоохон урт хугацаанд төлөвлөлт хийх. Тэ. Тэгээд эндээс гарах ийм алхмууд руу орж ирдэг. Хэрвээ одоо сэтгэл зүйн тэр нэг юм одоо зээлийн хооронд амьдрдаг тэр нэг циклээсээ гарч чадахгүй байгаа тохиолдолд зүгээр ганц нэг подкаст сонсоол тэ энийг өөрчилж ийн гэж бас жоохон хэцүү. Энэ дээр ингээд цаана ингээд ийм хүний зан төлөвтэй холбоотой бүр ингээд суудсан амьдралын хэм маяг руу орсон юмтай холбоотой. Тэр нь багасаа зээлийн оронд амьдарч байсан эцэгхийг харж өссөн. Багасаа санхүүгийн асуудал дотор байсан эцэгхийг харж өссөн. Ингээр чинь л нөгөө хүүхдийн хувьд одоо тий гарцсан тэрл очиод байдаг. Тэгээд ингээд явж байгаад насанд хүрсэн хойноо нэг тийм яг ээж автаа адилхан амьдралын хэм маяг руу урсаад урсан. Ялангуяа мөнгөн дээр. Энэ чиглэлийг яаж таслах вэ? Нэг номерт болвол би энэ дээр маш сайн одоо мэдлэгийг өгдөг. Одоо миний ажиллаж байгаа арга мэдлэг өгдөг тий. Чи ийм юм аа чи чамаас болоод байгаа юм шээ. Чиний өөрийн гаргаад байгаа юм шийдвэрүүд гэдэг чинь одоо тий чиний өөр зүйл чиний эцэгхээс юунаас ч орж ирсэн зүйл гэдэг юм аа. Чи өөрөө ч мэдээгүй тэр бага насандаа энийг тийм хүмүүсийг хараад өссөн учраас л асуудал энэ байна гэдэг амар гоё юм үндсүүртэй тайлбарлаад өчтдөг. Тэнгүүт чи хүн чинь нэрээ тийм биш тэ гэж хүлээвшүүрэх нэг процесс байгаа. За тэгээ хүлээвшүүрсэн тохиолдолд одоо би хайчих уу гэж асуудаг. Яах вэ? Одоо би яах вэ? За энэ дээр миний ажил эхэлнэ. За яах вэ? За тэгээ яах вэ? Тэрийг нөө одоо сургалт руу орч ирээ бид нэ. Тоглосон. Тийм. Тэгэхээр энэ дээр ерөнхийдөө ингэж ажлууд илүү их явдаг. Гэхдээ би бизнес чинь тэгээд мөнгө шүү дээ. Ерөөсөө мөнгө өдөр шингөө эргэлдэж яадаг. Тэгэхээр энэ мөнгөний майндсетээ өөрчлөх. Тэ одоо би мөнгөнд яаж хандд юм бэ? Миний зан төлөв ямар юм бэ гэдгийг ингэж ойлгож аавна гэдэг нь амар чухал. Ерөөсөө энийг ингэ хийчлээ гэж бодоход тэгэл ерөөсөө бизнес одоо тэр жижиг бизнес эрхэлж байгаа өсгөөчүүдийн үед ингээл амжилттай явах тэ нэг бараг 60% нь бүтээчихэж байгаа байхгүй. Тэгэл болчихж байгаа байхгүй. Бид нэр одоо энэ хүн бүр хөрөнгө оруулагчийн подкастын гол зорилго бол бид нэр яаж одоо хэрэглэгчээс тэ хөрөнгө оруулагч болох вэ? Бид нэр ингээд хөрөнгө оруулагч болж чадах юм бол өдөр тутмынхаа ажлыг хийгээд цалингаа аваад эсвэл хүмүүс цалин олгоод ингээд явж байна. Хажуугаар нь хөрөнгө оруулалтууд хийгээд тэр хөрөнгө оруулалтууд чинь пассив буюу өөрөөс чинь хамаарахгүйгээр юм хүүгийн орлогоор тэр чинь одоо заавал банк бос ажиллах халбгүй шүү дээ. Тэр хувьцаа авна, компани одоо шинэ бонд гаргана, бонд авна. Энэ замаар ингээд давхар мөнгө олох тэр боломжийг нээх юм зорилготой байхгүй. Тэгэхээр эргээд нөгөө гол зорилго бол бид нар хоримтлал бүрдүүлж, хадгаламж бүрдүүлж юм хөрөнгө оруулалт хийхин тулд заавалжгүй хизээ нэгэн цагаас эхлэх ёстой. Тэр нь цалингийнхаа хажуугаар мөнгө хадгалдаг юм уу? Эсвэл бизнес хийхийнхаа хажуугаар мөнгө хадгалдаг юм уу те? Ямар нэг байдлаар тэр хоримтлал үүсчиж бид нар хөрөнгө оруулагч болохоос биш зүгээр ажиллаа хийж явж байгаа нэг өдөр те суглаанд хожоод хөрөнгө оруулагч болно гэж хизээж байхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэхийн тулд өөрийнхөө зан авирыг одоо дадал зуршил гэж яриад байгаа юм л да. Дадлыг өөрчлөх ёстой. Тэгэхээр эхлээд энэ өөрчлөх ёстой гэдгийг хүлээн зөвшөөрчвөл бид нэр одоо тэр коуч авна уу, өөрөө ютубер үзнэ үү, эсвэл ном сонин уншина уу, ямар нэг байдлаар тэрийг өөрчлөе гэдэг шийдвэр гаргачихаар ингээд хэрэгжүүлээд явах боломжтой болох юм болов уу? Тийм шийдэл нь эхэлж гарахгүй бол хичнээн одоо мэдээллээр бөмбөгдөөд тоног төхөөрөмж эсвэл гарын авлага гараад тэнд бол нэмэр болохгүй л гэж би боддог. Тийм. Санхүүгийн боловсрол олох зөндөөл ном зохиол бүр ингээд дадлага ажлын дэвтрүүд хүртэл зөндөөлөх шүү дээ. Тэгэхээр бас болохгүй л юм л да. Яг нь би бол одоо өөрийнхөө тийм үйлчлүүлэгч нарт юу зөв гэдэг вэ гэхээр одоо бизнес хийж байгаа юм өсгөөчүүд чинь өргөжүүлж ин томруулж ин дахиад их ашиг олох чинь юу өөртөө амар ажил нэмээд идэх байхгүй. Дараагийн павильон түрээслэл, дараагийнхаа газрын тэ талбай түрээслэл, дараагийнхаа том юмыг яагаад дахиад баахан хүмүүс ажилд аваад ингээд амар их юм зарлаа нэмээд идэг. Тэгэхээр ерөнхийдөө миний барьдаг юу гэхээр одоо ажил нэмэхгүй байх тэ өөр дээрээ тийм хитрхи их ажил нэмэхгүй хамгийн бага зардлаар хамгийн их ашиг олох. Энэ ерөөсөө ингээд чи хаашаа тэмүүлээ одоо тэр чинь ингээд бизнес хийдэг бүсгүүчүүдийн тарих толгой зүгээр энэ тэндээс дандаа боломж хайцаг гэж. Энэ боломжтой биш. Эндээс юм болж болох юм биш тэгээ. Энийг нөгөө shiny object syndrome гэж мэддэг байхгүй юу? Гэлтгсэн болгоны араас гүч гэдэг тийм. Энэ хашиг шиг. Гэтэл би одоо яг тэрийг давсан. Би одоо нэгэн зэрэг ингээд 13 төрлийн юм хийцэг гүйжсэн үе байсан. Тэгээ тэрнтэй дийлэхгүй өнгөрч байна тий. Тэгээ сүүлдээ бол тэрийг ингээд багсгаад одоо бол 4 төрлийн юмнаас ашиг олоо сууж чинь тийм. Тэгээд ингээл ерөөхдөө боломж хайгаал энэ боломжтой юм шиг. Энэ боломжтой юм шиг гэлгүйчдэг байхгүй. Тэгэхээр ерөөсөө тэгүүлэхгүй байх. Тэр энэ ялгаа эмгтээчүүдэд амар түгээмлэдэг юм
China Ojix syndrome. Тэгэхээр бизнес эрхэлдэг за шин тутамдаа байгаа юм эмэгтэйчүүд. Тэгэхээр тэндээс амирх боломжлуулах. Тэгээс анхааруулах юмнуудыг хийдэг. Тэгээд ерөөсөө юм руу гүөх гээл эхлэнгүүд нь хамгийн бага зардлаар хамгийн их ашиг олох боломж мөн үү энэ гэж бод гэж хэлдэг байхгүй. Тэгээд бодлоо дүүрэн биш тий. Асуулт асууж тий. За тэгээд тэгэнгүүт нөгөөх чинь нэг юм юу бодно да тий. Биш байна энэ ч дахиад хөө авах юм дахиад том талбай түрээсэх юм байна. Хэрэг болчдөг ч юм уу тий. Тэгэхээр юу руу би хандуулдаг вэхээр мөнгөн дээрээ жоохон төвлөр. Тий. Мөнгөө хоримтлуул бэлэн мөнгө гэдэг чинь ялангуяа хүнд бол амар том юм. Юурж ороход бэлэн тийм боломжуудыг өөрт чинь дуудана гаргаж ирнэ тий. Дээрэс нь бороотой өдрүүдэд амар хамгаалтууд болно тий. Тэгэхээр ийшээ төвлөр юус ингээд дараагийн офс түрээслэл ингээд дараагийн бит ингээд уралдааны моршиггүй гэдэг ингэдэг байхгүй. Тэгэхээр дараагийн шатанд хөрөнгө оруулалт руу. Тэгээ цуглуулж авсан нөгөөхөөсөө тий хөрхөө хийж анаасаа мөнгө цуглууллаа тэргээ хөрөнгө оруулалтын төвшин рүү. Сая ингээд яриануудыг ингээд сонсоход надад тийм бодол төрлөөлтөө ямар бодол вэ гэхээр би өөрөө юу гэж хардаг байсан бэхээр одоо өрх гэрийг бол санхүүгийг нь бол эмэгтэйчүүд илгээхтэй бариад ах шиг байна. 70% барьж шүү дээ одоо бүр. Тэгэхээр Монгол эмэгтэйчүүд их хүчрэхийг эмэгтэйчүүд гэж бодож байгаа тий. Ягаад тэгэхээр санхүүгийн их мэдлээ шүү дээ. Ингээд нөхөр нь цалингаа аваад бүгднийг биш юм аа тодорхой хувийг ингээд шилжүүлээд тэгээд тэр гэрийн юу худалдаж авах тий. Юу идэж уух тэгээ юунд зарцуулах бүх эрх мэдлийг барьж байна. Тэгэхээр тэр хүмүүс илүү одоо ирчүүдтэйгээ харьцуулахад би бол одоо өөрөө эрэгтэй хүн учраас ингээд алхан байх болов уу гэж ирчүүдтэйгээ бодож байгаа. Илүү тийм санхүүгийн мэдээлэлтэй мэдлэгтэй болов гэсэн чинь ингээд сонсоод тахт бол тэр мэдлэгийг эсвэл боловсрлоор дамжуулж олж авахаас нааш яг л адилхан гарааны төвшөнд л байдаг юм болов гэсэн тийм бодол төрж ийн л доо. Тэгэхээр аль нь те тэр эрэгтэй эмэгтэй хичнээн эмэгтэй ингээ бүх юугаа бацж байгаа ч гэсэн энэ хамтын шийдвэр гаргадаг юмнууд бас байхгүй байгаа юм л да хамгийн хэцүү. Ирчүүч гэсэн хариуцлагаас цогдож штэ чи мөнгөө ихнэртэй өгч мачи зөгцөлээ. Өөрөө ингээ холтой явчихж байгаа байхгүй. Яг үндэ хүрээд байгаа мó, хүрлцэхгүй байгаа мó, дутаад байгаа мó. Дараагийн сар дараагийн жилдэн танад ямар санхүүгийн асуудал үүсхий гэдэг юм дээр ирчүүд нь оролцохгүй мэ цалингаа миний хань зөгцөл гэдэг. Ингээл ихэнхдээ ингээд Монгол ирчүүд ингээ хариуцлагаас цогдчихсон ш. Мөнгө зарцуулна, мөнгийг удирдна, мөнгийг одоо тэ мөнгөний талаар шийдвэр гаргана гэдэг чинь эрх мэдлээс гадна хариуцлагын асуудал. Тийм. Тэгэхээр чи ингээд одоо дажгүй хүүхдээ те сургуульд өгчмөр байна, хувийн сургуульд. Гэтэл тэгэл тэр нь хүрлцэхгүй бол тэгэл нөгөө их нэрчил завж эхэлж авах нөхөр нь бол ингээд наатахаа зөгцөөл гэж өчгөрч ингээд тэгээ хамгийн тайны тийм бачтар л юма хийж байгаа. Хамгийн бага бачтар. Тий хамгийн бага бачтар. Бараг бүгдийг зохицуулах гэдэг. Тий. Тэгэхээр чин ирчүүд мөнгөндөө хамтын шийдвэр гаргаж хамтдаа ингэж гэр бүлээр ярилцаж тий за олон ч дараагийн сар хэд хэрэг болох юм одоо түрээсэндээ орлогодоо байшиндаа яах юм байшингаа томруулах юм үгүй мүү тий эсвэл хүүхдээ оюутан болоход нь юу бэлтцсэн байх юм юу руу оруулах юм гэдэг юмдаа хамтын шийдвэр ерөөсөй гарахгүй байна гэдэг ирчүүд амар хариуцлагаас болтчихээн. Би ошууд гэж сонсож байна ирчүүдээ тий. Би ошууд гэж хэлнэ. Тэгэл их нэртэй ингээл өгчдөг. Хөөхөн амт нөгөөх нь ингээл өстө хүргэж ядал хамаг юм ангичэл. Тэгээд нөгөө стресстэй шүү дээ. Тэр чинь хүрхгүй байгаа юм чи. Тэнгүүд энэ нэг галзуу авгаа. Тоглосон. Нэг тиймэрхүү юмнууд руу бас ингээд нөгөө буруутна эмхтэй хүн болчих гээд байдаг. Тэгээд зарцуулж авч. Эндээс гарч байгаа дүгнэлт ярилцгал хэрэгцээтэй болоод байна. Нэгдүгээр эрэгтэй эмхтэй эхнэр нөхөр хоёр суугаад энэ сарынхаа за ийм юм байна ингээд наад цалин чинь бол за ингээ үргийа. За дараагийн 6 сард яаж өөрчлөх юм тий. За жил гээд ингээд суух ёстой байна гэдэг нэг дүрм гарч ирж штэ. Дүрм гэх юм уу одоо тий зарчим гэх юм. Тэгжиж нэг талаасаа хариуцлага давхар үрж гин нөгөө талаасаа хамтын шийдвэр гаргаж гин. Хамтын шийдвэр гараад буруутсан ч гэсэн эргээд нөгөө бурууг нь хамтдаа үүрх юм байна. Буруу тохиолдол гайвал юм шиг санагдаа. Яг тэгэхээр эрэгтэй хүн чинь нэлээ юм логик шийдэж байгаа. Ингүүл ингээд тэгвэл тэгнэ. Тэгэхээр эмэгтэй хүн чинь ингээд эмоцоор шийдээд байгаа байхгүй. Ингээл найз нь те манай хүүхдээ юм өндөр төлбөртэй сургууль сурж ийн амар мундаг сургалттай байна гэх. Тэгвэл тийшээ өгч өдөө гэл нөгөө тэрж явчиад өгчөж байгаа хүүхдүүдээ те. Тэгэл хүүхдийнхаа төлөөл хийж байгаа зүйл ш. Гэтэл дахиад нэг санхүүгийн юм руу. Гэтэл эрэгтэй хүнтэй өртөө зэрэгцээд те тэр нэг төсвийг яриас басан бол үгүй холингч бааж ерөнхийдөө нэг төсөв те иймэрхүүдөө байна. Тэгэхээр холио энэ сургуультай үгүй харин давхар ийм дугууланд үгүй секцэд үгүй гэдэг ч юм уу те. Нөгөө арга бэлэг гэдэг шиг юм байлээ ш. Тийм процесс яваад байгаа юм. Одоо бидний цаг бол дуусч байна. Тэгээд бидний урилгыг хүлээж авсан Мая Бадамцэцэг коучтэй маш их баярлалаа. Тэгээд яг одоо энэ подкастын хүрээнд таны бодож байгаад за энийг ингээд хаагаад дүгнээд нэг
зүйл хийхийг бол юу гэж хэлэх вэ? Окей. Ерөөсөө одоо бизнес хийж байгаа бүсгүүчүүдийн хувьд одоо би тийшээ илүү ханддаг тэднэрт зориулсан ажил хийж байгаа. Тэгээ энэндээ бас амар их одоо хүсэл тэмүүллээрээ ингээд дүрлцэж асч ингэж хийж байгаа ажил байгаа учраас тэгээ тэдэрлүү бол хандъя те. Битээ ингээд сэжний пангаараа хийгээдээ. Өөрийгөө үе шат болгон дээр ингээд суралцах тэр зүйлсүүдийг бас өөртөө те хөрөнгө зарцуул, өөртөө мөнгөө зарцуул. Тэгээ ингээд суралцаа явуучих үед чи яг үнэ гэлэхэд тэгэл урсчдаг байхгүй тий зам руугаа ороод асфальтын замаар л гүчиж байгаа байхгүй заавал хөдөөгийн тийм дэржигнүртэй замаар тослоор жил болгоно тий 20 жил 30 жил яг л тэгэл нэг жижиг бизнесээ хийгээл ингээл өөр дөрөө бүх ачаа авцсан ингээл нэг зовсон ажил яваад байгаа байхгүй тий тэгэхээр тэгхгүйгээр ингээд яваа суралц гэж хэлмээр байна тий засмал зам руу гар одоо тий ялангуяа 2 жилээс дээш шийдсэн бүсгүүчүүд бол боломж байдаг 2 жилийн дотор тэгэл дампуурх бол аль хэдийн тусцсан цогцоотсон. Тэгэхээр яваад нь шүү дээ. Байдаг байхгүй юу. Тэгэхээр 2 жил чи тиссэн гэдэг бол цаашид бол ирээдүй байгаа. Ирээдүй байгаа. Зүгээр ингээд нэг ганц нэг болохгүй өнцгүүдэл засчих тий. Хөөч хүний хувьд нэг амьдралын заагаад идэг юм шиг хүмүүс бодоод идэв. Аха. Тэгэл нэг ингээл одоо чийдэг үгүй. Боломжуудыг л нэмж өгдөг байхгүй юу. Чи өнөөдөр өөрөө үлдсэн бол тий. Ерөөсөө зээл авч ижлийн асуудлыг шийдэх юм байна. Тэгэл ингээл зээл хайцсан ингээл гүйжилээ. Хүшээ на цуглуулаа тавьцсан олон сар дарагдцсан тий 3 сараас дээш болсон бараануудаа хямдрал зарлыг иргэдүүлээд ингэдэг гэлээ боломжийн цонхуудын л нэмж өгöd байдаг байхгүй да. Түүнээс шнэх хүч рүү амьдрал заагаал тий ийм ингээл цэцэрхээ суугаад байдаг юм биш зүгээр ийм олон боломж байна. Чи алийг сонгох вэ? Аль нь чамд ойрхон байна? Аль нь чамд хэрэгжүүлэхэд юу байна тий тэрийг л өөрөө сонго. Нэгхэн сонголттой yes no гэдэг хариултаа суужсэн бол тий олон хариултаас надад тохирохоо бүглэх тийм юмнууд руу л ингэж харуулж өгдөг байхгүй да түүнээс чи тгийг бол чи миний муу шавь биш. За ойлголоо. Ингээд манай цаг дуусж байгаа учраас өндөрлөе. Тэгээ бидний урилгыг хүлээж авсан Мая Бадам цэцэг коучтай маш их баярлалаа. Цаашдынхан тэр дундаа энэ бичил бизнес жижиг дунд эрхэлж байгаа энэ эмэгтэйчүүдийн энэ мэдлэг мэдээлэл одоо боломжийг нэмэхэд энэ ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье тань. Маш их баярлалаа. Баярлалаа танай подкастын хамт олондоос. Ийм гахалтай үйл хийж аваад, энэ ажил хийж аваад, энэ олон нийтэд те ийм амар чухал ийм одоо мэдлэг боловсрол юу ингэж түгэж аваад нь өндөрөөс өндөр амжилтыг хүсье. Үнэхээр Монголд хэрэгтэй. За баярлалаа.